Сайн байцгаана үзэгчдээ News Production-аас бэлтгэн хүргэдэг Сэдв 360 нэвтрүүлэг маань эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр 8 дугаар богд Жавзан дам продуктыг хаана нутаглуулсан бэ гэдэг асуудлыг хөндөх болно. Нэгдүгээр богд халахад тодорсон анх дугаар богд буюу Өндөргээгийн зан узар нь Түшээдхэн Гомдорчийн хандаж амц хатнаас 1635 онд мэндэлжээ. Тэрээр энэ хорвоод 88 насны сүүдэр зооглож 1723 онд жанж халсан. Түүний үхэлд Манжин эзэн хааныг нөлөөлж туслахаар нь хороосон хэмээн түүхийн бүдгэрч бадарсан хуудаснаа тэмдэглэжээ. Дамдаржаагийн хийдэд тавьсан гэж одоо ч шүү дээ дамдарж. Шарил нь амар баясгалын хийдэд хадгалагдаж байсныг 1930-аад оны самуунаар ногоо малгайтнууд гаргаж хайсныг нутгийн иргэд Бүрэн хаан ууланд нотоглуулсан түүхтэй. 1930-аад онд бол нөө хүрээ хийдийг устгаж лам нарын хөөсгөлийн эсэргүүгч бооноор нь барьж устгасан шүү дээ. Яг энэ үед амар баясгал хийдийг одоо ногоо малгайтан гүйж гэж ярьж байгаа. Тэр үе ногоо малгайтын дотоод яамныхан устгаж сүйтгэж алдан шатааж байсан байна. Тэр үед Өндөргээний шарилыг харгаад хийцсэн байсан. Айцэгтэй тавьсан байх та. Тэгээ нутгийн сүшигтэнгүүд нууж чинь Бүрэн хаан ууланд оршуулсан юм л. Хоёрдугаар богд халах ойрдын ван гүн нарын Манжин хааны эсрэг тэмцсэн бослогыг тууштай дэмжигч энэ хүнийг Лувсан Дэмби дамб гэдэг. 1724 онд Чин ван Домдог доржинд мэндэлсэн. Ээж нь Бэлэгт гэдэг эмэгтэй байжээ. Тэрээр дээргүүлсэн босогчдыг дарагдсны дараа 1757 онд учир битүүлгээр таалалт өгсөжээ. Цаад учир нь мөн л улс төрийн золиос байсан гэх таамаг байдаг. Гуравдугаар богд энэ хүнээс эхлэн халахын богдууд төвд орноос тодорхойлов. Учир нь Монгол хүн байх нь хэд их үндэсний үзэл гаргаад байсанд оршсон гэж хутагт хувилгаадууд үзсэн байна. Гэвч тэрээр 16 наслаад 1773 онд таалалт өгсөжээ. Дөрөвдүгээр богд 1775 онд Төвдийн Лаагун Янжин дулам нарын гэрт төрсөн хүүг халахын 4-р богд хэмээн тодруулан Лувсан Төвдөн Ванчуг гэж нэрийдэв. Тэрээр 1813 онд 38 наснда жанж халжээ. 4-р богд 1775 онд Төвдийн Лаагун Янжин дулам нарын гэрт төрсөн хүүг халахын 4-р богд хэмээн тодруулан Лувсан Төвдөн Ванчуг гэж нэрийдэв. Тэрээр 1813 онд 38 наснда жанж халжээ. 5-р богд Лувсан чүлтэм жигмэд мөн л төвд хүн. Эцэг нь Гомбод ондов, эх нь Инх бүтэд. Тэрээр 1815-аас 1841 оны хооронд амьдарсан. 6-р богд эдгээр богдуудаас хамгийн бага наслсан нь энэ хүн. Дөнгөж 6 насыг зоглоод өөд болжээ. Түүнийг Лувсан Төвдөн Чойжи жалтсан гэдэг бөгөөд 1843 онд мэндлээд 1848 онд нас барж. 7-р богд Арван Чойжин Ванчуг Паринла Жанцо хэмээх энэ хүн Мегмар Залан хэмээх төвд айлд 1849 онд төржээ. Эх нь Дулумцоо. Тэрээр 1868 онд 19 настайд жанж халсан байна. 8-р богд Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үеуд буюу 20-р зууны эхний 2 хувьсгалыг удирдах байснаар бусдаасаа эрс ялгарх энэ хүн Агван Лувсан Чойжин Ням Данзан Ванчуг хэмээх урт нэрээр мөн л гоц ялгархаж. Тэрээр Гончиг Цэрэн хэмээх төвд дэвшмлийн гэрт төрсөн байна. Ээж нь Ойдууд улам хэмээх бүсгүй байж. 8-р богд нь 1924 онд мөн л учир битүүлгээр 55 наснда тэнгэрт халив. Харин түүний шарил буюу бүдэн мөн л гандан дэгчлийн хийдэд хадгалж байсан гэж. Гэвч коммунист дэглэмийн бурхангүй үзэлтнүүдийн балгаар богдуудын шарил хөндөгдөж одоо гимн хаа байгааг нь мэдэгдэхгүй баларч бүдгэрсэн байлаа. Тэгвэл богдуудын ариун гүднүүд хаана байна вэ?
Тиймээ богдуудын маань шарил хаана байна вэ? Тэднийг яагаад бид өнөөдөр мэдэхгүй нууц хэвээр орчиж байна? Энэ асуултын хариултыг хамтдаа хайгаад үзье. Ер нь манай энэ богдуудын түүх гэдэг чинь бол анхны уг гар бол Алтан урагтай холбоотой явждаг шүү дээ. 8 богдож 2 нь Монгол богд байсан. Анх дугаар богд 2 дугаар богд хоёр. 6-аас 8 дугаар богд дандаа төвдөөс тодорч байсан. Тийм. Богдууд Монголын тусгай тогтнолыг ямар нэг хэмжээгээр хамгаалахаар тэмцэж ирсэн хинч марахгүй. Харин 8 дугаар богд хааны хувьд Монголын тусгай тогтнолыг хамгаалan боссон хоёрч хувьсалд оройлон оролцсон агуу өдөртөгч. 1809-р он Төвдөд Далай ламын санхүүч Чинэлэг Дэвшмэл Гончиг Цэрэнгийн гэрт ирээдүйн 8 дугаар богд Жавзан дамп мэндэлжээ. Энэ явдал эрчит салхи хөлөглөх мэт 408 захист түүмэр мэт тархав. Энийг бол одоо Монголын түүх болоод гадаадын тухай үедээ байж исэн түүхчид, зөөгчд бол нэгэнт тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. За Монголд 8 богдуудаас хамгийн удаан жил амьдарсан одоо хүнээр тодорч исэн юм аа. Тухайн үед хүрээнд сууж байсан консул Шишмарев Оросын гадаад хэргийн яамны Азийн газар 1871 оны 6 дугаар сарын 25-ны өдөр явуулсан мэдээлэлтэй. Саяхан Төвдөд хотогтыг тодруулсан тухай баяртай мэдээлэл Монгол хүлээн авлаа. Хүрээний хотогтыг 9 эрэгтэй хүүхдээс эхний ээлжинд 3 хүүхдийг сонгож хэдэн өдрийн мөргөл үйлдэсний дараа 3 хүүхдийн нэрийг битүү савнд хийж Далай лам нэгийг нь сугуулсан лагсаас холгүй амьдардаг Төвд гэр бүлийн хүүхэд таарав хэмээжээ. Үүнээс үсгэд энэ үйл хэрэг зөвхөн монголчуудад сонирн бос гадаад улс орнуудад нэн чухал байсан болол та. Тэр үеийн гадныхан тэмдэглэл хөтлөхтэй бол дандаа амьд буддаа гэдэг. Монголын амьд буддаатай уулзлаа. Тиймээс ч араараасаа үргэлжлэх үйл явдлын талаар шуурхай мэдээлж байсан төдийгүй 1873 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 8 дугаар богд Жавзан дамп хотогтыг залхаар хүрээнээс Төвд рүү ноёд лам нарын төлөөлөгчд хөдөлсөнийг хүртэл мэдээлсэн баримт бичиг Оросын архивд хадгалагдсан үлдсэн байна. 8 дугаар богд Жавзан дампыг 1874 оны 10 дугаар сард ширээнд нь залжээ. Багаас нь тодруулан Монголд авчирч Монгол лам хуурах Эрдэм номын багш нараар Монгол болон Төвд бичиг зааж дорн дахины соёл, ёс заншил, шашны талаар сургасан байна. Энэ нь Монгол хүнээс өөрсдөө болгосон гэж эрдэмтэд үзэх нь бий. Монгол хүүхдүүдтэй тоглож, мориунож, тэрчүүхэл барилдаж өссөн түүний талаар марзанч гэмээр аман яриа, баримтсэлт бишгүй болов. Тэгэлээд монголчуудын дуртай юмд дуртай байх гэж нэг асуудал. Богд жишээлбэл Монгол хоолнд дуртай байсан уу? Монгол хувцс өмсөх дуртай байсан уу гэл. Богд жишээлбэл одоо барилдах дуртай. Одоо ер нь бол нэг өсвөр насндаа хүрээд ирэх үед бол нэлийн цахилгагүй болж ирсэн гэж байдаг шүү дээ. Гэхдээ 8 дугаар богд Жавзан дамп өсөн төрнхийн хэрээр монголчуудад бурхан мэт хүндлэгдэж басгүй тусгаар тогтнолын төлөө эрс чулуухан аашавар гаргаж ирсэн нь түүхийн баримтаас харж байна. Дээр дурдсанчлан Оросын ерөнхий консул Шишмарев 1895 онд их хүрээнд сууж байхдаа хэрв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарахаваас түүнийг богд толгойлоход гайхах хэрэггүй гэж түүний нэр нөлөөний тухай бичсэн байдаг аж. Богд хаан бол монголчуудыг дахин тусгаар тогтнолтой залгуулахад бол онцгой гавьяа байгуулж Монголын хаад ноёдыг бол удирдан чиглүүлсэн хүн бол одоо нэгэн тодорхой юм. Ер нь бол Монголын төлөө их зүрх сэтгэлээ зориулсан юм байсан талаар бол нэлийн баримтууд байдаг л да. Ялангуяа 8 дугаар богд бол хэдийгээр Төвд хүн боловч үнэхээр Монгол сэтгэлтэй энэ Монгол улсыг тусгаар ус болгохын төлөө үлэмжийн гавьяа байгуулсан. Ялангуяа одоо тэр эрхчлөөний хөдөлгөөн 21 оны хувьсгалд ч гэсэн онцгой үр гүйцэтгсэн гэдгийг бол өнөөдөр түүхчид маань үнэн боттоор нь гаргаж хэллээ шүү дээ. Богд хааныг 5 настайд нь тодруулж хүрээнд авчирснаар түүний хувь заяа, хүсэл зорилго, бүхий л амьдрал дан ганц Монголтой холбогдсон гэж хэлж болно. Харин түүний ойр дотныхан буюу гэр бүлийнхнээс нь монголчуудад хамгийн их танигдсан хүн бол түүний дүү Лувсан Хайдав. Энэ хүн богдыг даган хүрээнд ирснээс хойш шарын шашны Чойжин лам болсноор өөртөө сүм бариулжээ. Энэ сүм нь бидний өнөөдрийн хил заншснаар Чойжин ламын музей хэмээн хадгалагдсаар байна.
Цадиг түүх буюу 2 дугаар бүлэг. Богд хаан Монгол улсын тусгаар байдал аюулгүй байдлыг хангахын тулд манжруу тагнуулаа илгэн тэдний Монголын талаар баримталж байгаа цаашдын бодлогыг хүртэл тагнаж байсан баримт бий. Ганцхан жишээс өгөхөд Богд хаанд Монгол улсын үед үе 1919 онд автономт засгийг унгаж зэр зэвсгийг хураалгасан үйл явдлыг Манжин хаанд айлтгаж. Айлтгалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тагнуулч Шинван Дамбашинд Богдын даалгавраар явсан байна. Энэ хүн Хятад дахь Монголын талаарх байр суурь, тэнд Монголын цаашдын бодлогыг юу гэж үзэж байгааг судалсан байдаг. Мөн 1921 онд шин засаг төрийг бэхжүүлэх үед манай тагнуулчид Хятадд ажиллаж өвөр монголчууд ар Монголтой нэгдэх бодол байна уу гэдгийг судалж байсан. Ер нь Богд хаан тусгаар тогтнолыг бэхжүүлэх ажил тагнуулчдыг идэвхтэй татан оролцуулж байсан. Түүний нэгэн жишээ нь гадаадад Монголын тусгаар тогтнолын талаар гадаад орныхон ямар байр суурьтай байгааг тагнуулчдаа явуулан судалж байж. Тиймээс Богд хаан тагнуулын үйл ажиллагааг зохион байгуулж байсан, өдөртөн чиглүүлж байсан талаар өнөөдөр тагнуулынх нь нотолдог. Яг тэгэхээр хөгжлийн бол ер нь бол хоцрогдолд орсон байсан шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ асуудал бол хамгийн нэн төрөний чухал зүйл байсан байхгүй. Тусгаар улс гэж байхын тулд ер нь тусгаар улсад юу хэрэгтэй болох вэ гэдгийг судалж үзэхийн тулд ер нь гадаадын улсууд ямар байна гэдгийг хамгийн эхлээд тодорхойлох. Хоёр талын одоо мөнхийн хөршийн аль алиных нь хэрэгшээлд байхгүй тулд 3 дахь түншийг эрэлхийлж байсан юм уу? Эсвэл одоо хөгжлийн хувьд бол бид нэр хамгийн тийм зохистой хөлбөрийг сонгох нь зүйтэй гэдэг үүднээс бусад улс орнуудын туршлагыг судалж хаана ямар байдаг вэ гэдгийг бас ингэж олж мэдхийг хичээж болсон гэдэг нь бол тодорхой байдаг л та. Энэ бол тэр үеийн бодлого. Манжин дарлаас гарахаар Монголын хойд ууггүй тэмцэж 8 дугаар богдож авцсан дам үүнийг өдөртөн зохион байгуулдаг байсан талаар цөөнгүй баримт бий. Гэвч Манжин цагдан тандах их байсан учраас богдод даншиг өргөнө гэсэн нэрийдлэр хан ноёд зумбар хүрээнд цуглаж байжээ. Ингэхдээ 1900 оноос эхлэн Оросын цагаан хаанд бэлэгсэлт явуулах замаар тусгаар Монголын талаар ямар байр суурьтай байгааг нь хүртэл судалж байж. Тэр ч ёсоор бол Оросын хааныг янз бүрийн байдлаар туршиж мөн Оросоос сууж байгаа консул тэр үеийн төлөөлөгч, элчин төлөөлөгчтэй уулзаж харилцаа тай байх мөн Монгол тухайн үедээ ирж исэн гадаадын эрдэмтэд гадаадын бас улсууд бол олон тэмдэглэл үлдээсэн байдаг шүү дээ. Энэ бүхнээс бол харахад бол ерөөсөө аль болохоор нээлттэй бодлого явуулах. Дэлхийн нийтэд ер нь Монгол улс яаж одоо дэлхийн нийтийн хөгжилтэй хамтарч одоо ижилсэж ингэж байх юм. Богдож авцсан дам хотогт 1909 онд буулгасан нэгэн лүндэндээ идүүгээ манай Монголын шашин төрөн баттадхан газар нутгийн хамгаалж өн удаан амар жаргалтаа суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүл байс эрх жаргалтаа суух байтугай элдв зовлон гүзэж газар шороогоож эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд сануул бас Монгол тоотон бүгдээрээ миний 8 дүрийг шүдэж тагсны тус үгүй болох тул би мэдснээ хэлэхгүй зүгээр сууж төвдөхгүй. Үүнийг танаа олон ноёг дүшмэд арга юг сайтар бодож тус тусын санаж бодсноор нэн дарвыг над илдэг гэжээ. Харин хожим 1911 оны 7 дугаар сард цаг болов хэмээн лүндэн буулгаснаар богд ууланд ноёдын нууц зөвлөгөө болж тус зөвлөгөөнөөс төр засгийн газрыг нууцаар байгуулж Орос улсаас тусламж ирэх төлөөлөгчд явуулах цэрэг зэвсэг мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлыг хийж эхэлжээ. Богд гээгэн үндэсний хувьсгалд нийт Монгол овогтыг хамруулахыг зорж байлаа. Улс төрийн түүхийг аваад үзэх юм бол их сонин фигур шүү дээ. Яг тэгвэл үндсэндээ тэр Монгол улс чинь лидер гэж ярих юм бол Богд хаан л болсон. Тэр ардын намыг байгуулсан нөхдөөч тэр бүгдээрээ л одоо Богд хаан дарагчдаг, мөргөөд морддог, зөвлөгөө авдаг ийм байсан гэдэг нь бол түүхэн баримтаар нотлогдчихсон үнэн. Тиймээс тусгаар тогтнол бие даасан байдалтай холбоотой буулгасан лүндэн зарилга 10 өвөр Монгол бараг урайхаа гэд нийт Монгол овогтод уламжлан хүрэхийг гэгэнтэн уриалсан байдаг. Харин 1911 онд Богд хаан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулж та бүхэн явж Оросоос тусламж иргэснээр хандд орж даалам цэрэн чимэд хайсан гүн нарыг нууцаар илгэн тусламж хүсжээ. Үүний дараах нь 1911 оны 12 дугаар сарын 1-нд Манжамбан хөөн явуулах тулгын шаардлага бичиг өгж 12 дугаар сарын 4-ний өдөр нь хөөн явуулсан гэдэг. Энэхүү бичигт чуулалт хаалгаар хүрээнэ ирж Монгол орныг самруулахыг хүсч амоё хэмээв.
Манай халахын 4 аймгийн монголчууд Дайчин улсын хүнд хишгийг 200 илүү он болтол эдэлсэн тул сууж үзэхэд сэтгэл төвтөхгүй тул манай богд Жавзан дам 4 аймгаас 4000 морьт цэргийг зарлан татаж Бээжинд орж Дайчин улсын хааныг хамгаалахаар болсон тул одоо даруй хүний тооны ёсоор цалин хэрэгсэл ба буу зэвсгийг талбан болгож мордоход дөхөн болгомо хэмээхээс гадна болох эсхийг энэ өдөр 3 цагийн дотор илэрхий тодорхой хариу өгмө хэмээжээ. Сандо энэхүү өргөдлийг үзээд Монгол тусгаар тогтнож байна хэмээх саналыг мэдээд даруй Монгол сайд Пунцэг цэрэнтэй зөвлөе хэмээн очоод Пунцэг цэрэн далдалж уулзахгүй болбоо хэмээн 1923 онд Чан Чунзо хэмээгч туурвж Шанхайд хэвлүүлсэн зохиолд Сандогийн тухай бичжээ. Энэ мэтээр 8 дугаар богд Жавзан дам худагтын хийсэн үйлдэл гаргасан зарилгын талаар хөндөөл бишгүй олон. Тэрээр 20 дугаар зууны Монголын түүхэнд гарсан 3 хувьсгалын 2-т нь өөрийн бээр удирдан оролцсон хүн тул энэ талаар өгүүлэхэд их хугацаа зарцуулна. Тиймээс хожим өгүүлэх болно. Жавзан дам худагтын гүдэн хэмээх 3 дугаар бүлэг. Олноо өргөгчсөний 14 дугаар он 4 дугаар сарын 17 буюу Европ тооллоор 1924 оны 5 дугаар сарын 20 Богд хаан жанж халжээ. Зарим их сурвалжид бол хайстай лавринд таал төгссөн гэж ярьдаг. Болох юм бол одоо 8 дугаар богдын жанжаалсан байдал бол өвчний улмаас гэдэг боловч бас одоо нарийн цаадах учир шалтгаан бол одоо болтол судалгааны төвшөнд явагдаж байгаа. Тэгээ Коминтернийхэн Монголд үндсэн хууль тулгахын тулд 24 оноос өмнө хит хитэн хүнийг одоо устгасан гэдэг юм уу да. Байдаг. Тэрний дотор жишээл Богд хаан орсон гэдэг. Энэ лидерээс оюун санааны манлайлагчаас нь монголчуудыг салгах сонирхол байсан ойлгомжтой. Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээхэд оройлон оролцсон тэрээр Оросуудын хорионд шахуу байгаад бурхны оронд хайлсан байна. Монгол улсын засгийн газар яам албан газар 3 өдөр эмгэнэж албан хэрэг шийдэхгүй байхыг нийтэд зарлаж олон нийтээр 21 хоног ямар ч баяр цэнгэл хийхгүйгээр бэлбэсрэх ёс гүйцэтгэсэн гэдэг. Энэ талаар Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богд Жавзан дам түүхэн номоор төрийн сорилт хүртсэн түүхийн шинжилх ухааны доктор Оохнан Батсайхан. Орчин цагийн Монголын түүхэнд ийм олон хоног бэлбэсрэх ёс гүйцэтгэсэн удаа өөр үгүй шиг санаж байна. Богд хааны шарилыг залгах өдөр цагт цэрэг жагсан. Ард олны эмгэнлийн цуглаан болсон байна. Богдыг таалал болохоос 1 хоногийн өмнө бүх амьтад нь хоолой идэхгүй байсан. Бас нас барсны дараах 7 хоногийн турш юм идэхгүй байсан. Мөн богд гигант таалал болоод бүрхэг өдөр шиг тэнгэр бүүдэлсэн гэдэг хэмээн нэгэнтээ өгүүлжээ. Харин энэ талаар богдын ойр дотны хүн байсан гэгддэг Өвгөн лам Сэрэтэр амьд сэрүүндэ Монголын хаврын нэгэн цэлмэг өдөр байсан гэх яриа ам дамжин үлджээ. Зөвлөлтийн бүгд тусуудаж шүү дээ. Казахстан, одоо Кыргызстан тэнд хэрэгжсэн үн цөлийг тулгахын тулд өмнө бэлтгэл болгож тиймэрхүү байдлаар Богд хааныг хөнөөсөн байж магадгүй тамг байгаа. Богд хаан юуны учраас хальсан, гадны нөлөөнд насан эцэлсэн үү гэдэг өнөө хүртэл тодорхойгүй хэвээр байна. Харин Коминтерны төлөөлөгчдийн барьж байсан ганц бодлого бол Богдын 8 дугаар дүр бол сүүлчийнх гэх хатуу үзэл бодол байлаа. Коминтерны тулгаж байсан богд найрамдах засаглал бус хэмжээд ирэхт хаан засаглалыг дэмжиж байсан 8 дугаар богд ерөнхийсэд намын дарга байсан бодоо данзнар араараасаа учир битүүлгээр өөд болов. Ямар ч гэсэн үндсэн хуулийн өмнө бодоо тэрнээс өмнө буудуулж ирсэн. Ерөнхийдөө чагдарч байгааг бас буудсан. За Богд хааныг өнгөрсний дараа намын дарга байсан данзанг бас намын 3 дугаар их хурал дээрээс барьж буудсан. За тэрний дараа үндсэн хууль батлагдсан байхгүй юу? Энэ хамгийн нөлөөтэй хэм байсан бол Коминтерн байсан. Яг бол өөрийн тэр шинэ үзэл онлыг аль болох түгээх илүү их нутаг дэвсгэрт нөлөөлөх энэ сонирхол бол нэгдүгürt байсан. Хоёрдугаар гэх юм бол ерөөсөө Аз руу гарцсан нь бол тухайн үед монголчууд ус учраас өөрсдийн тэр итгэл үнэмшлээрээ сонирхлоороо хөвөл батлуулах тэгээд өөрсдийн хүссэн замаараа Монголыг явуулах сонирхол байсныг ерөөсөө үүсгэж болохгүй. Хязгаарлалт мөрөгтэй хаант засаглалын хэлбэрийг сонгох гэж байхад Коминтернийхэн үндсэн хуулийг тулгахын тулд нэг тиймэрхүү юм хийчүүдээ гэсэн. Энэ бол юу гэхээр нөгөө баримтнаар гарсан дуу шинжилгээ болохоос Оросуудыг алчихсан гэсэн тийм юм байхгүй. Богд хааныг номын шамнаар нь зандашуулан алдтан дахин шүтэж
Монголд улаан Орсын нөлөө ихсэж социализмын үзэл судлал гаарч явах үед гандан хийдэд Орсын цэргүүд байрлаж тэнд байсан сүм ихэд бурхан дахил сүйтгэгдсэний дотор 8 дугаар богд хааны шарил оржээ. Тэгэхээр энэ 20 дугаар зууны эхний үеийн бол марксист, ленинист үзэл сурталыг одоо баримталж байсан үетэй холбоотой. Марксийн шашин бол хард Америкаа хэлж гисэн чинь энэтэй холбоотой шашинд дараахан хандж байсан. Энэ шашингийн үзэл бол коммунизмтэй холбоотой дэгдсэн зүйл шүү дээ. Урд нь бол ийм байгаагүй. Тухайн үед буюу 1940-од оны дундуур Оросууд ганданд байсан богдын шарилыг гаргаж хайсан гэх яриа бий. 44 онд одоо энэ гандангийн номын сан байгаа сүмд Богд хааныг ингээ муми болгоод тахиж байсан. Тэр үеийнхаа заншлаар бол тийм том хотгодуудыг юу яадаг байсан юм бэ? Чандарлаад юм хайлуулчихдаггүй, эсвэл бол нөгөө газар туршуулдаггүй муми болгоод тэгээд гадуур нэг алтар бүрээд тэгээд юу ячдаг. Бурхан болгоо тахдаг байсан. Тийм заншилтай байсан юм байна л та. Одоо жишээлбэл хүрээнд бол 7 байсан л гэж ярьдгийг. Одоо байгаа нь бол энэ Янзан хамбын муми биш үү те? Зандшуулсан шарил. Яг тэр үе дээр ингээд зандшуулсан байсан. Тэгэхээр бидний хайгаад байгаачлан 8 дугаар богд Жавзандан будагтын гүндэн буюу шарилыг одоогийн гандан тэгчлэн хийдийн номын сан буюу энэ танхимд хадгалж байж. Харин 46 онд буюу Оросын цэргийн ангинд байрлаж адууны зүсээ байдлаар гандан тэгчлэн хийдийг ашиглаж байсан тэр үед Оросууд үл хүндэтгэн хог навш гэж үзэн шарилыг нь гаргаж хайсан байна. Тэгээ манай гандан хийдий чинь одоо бодлогоороо зүүрүүлээд Орос цэргийн адууны зүчээ болгоод ингэж байх үед бол тэнд байсан богдын шарилыг бол нууцаар одоо сайн санаатай хүмүүс бол хөдөөлүүлсэн гэсэн ийм домог байдаг. Үүнийг сүсэгтэн олнууд тухайн үеийн лам хуургууд мэдэж ам дамжин яригдсаар Чойсон даргын сонор төрж. Чойсон дарга харин энэхүү хүн түүхэн ач холбогдолтой Монгол улсын тусгаар тогтнолд ихээхэн зүйл хийсэн хүн гэдгийг нь онцлоод хүндэтгэлээр оршуулахыг комитетийнхэн зөвлөсөн байна. Үүний ч дагуу комитетийнхэн бослого энэ төр ард түмний үүмээ гаргуулахгүй гэсэндээ Нарангийн ингэрт Галия гэдэг нэрийн дор оршуулж. Богд хааныг нутаглуулж хөшөөн дээр нь Галия хэмээн нэр бичсэн гэлцдэг. Тухайн үед ингэх болсон шалтгаан нь Богд хааны гүдэн буюу шарилыг ухамсар дорой нэг нь хөндөхүй гэхээс болгоомжилж нөгөө төгөр өөрийнх нь нэр эсвэл Монгол нэр тавьбал сүсэгтэн гол нь сүсэглэж коммунистууд сүйтгэж болзошгүй учраа нууцлсан байж болох юм. Шарилыг хаана одоо ингэж хөдөөлүүлсэн бэ гэсэн юм судалгаагаар бол нэлээд удаан их наранд аваачаад бүгдээр ингэн одоо ингэж яагаад Саша гэсэн нэг юм бичиг дээр ингэж хөдөөлүүлсэн гэсэн нэг юм баримт олж харсан. Гандангийн тэр шарилын сүмүүд байжгаад ер нь шилжүүлсэн. Тэгээд Орос хүний нэрээр юу болсон гэдгийг нь бол ямар ч байсан нэлээд баттай их сурвалжууд ярьж байгаа л да. Энэ гандангийн намын сангийн донд бол намын гүдэн байсан. 1927 онд талд болсон эхлээд гүдэнгийн сүм намын санд байлуулаад нүүлэн сүм байсан юм дээ. Тэгж бод одоо амт мөрөд тагил мэгэл авдаг их сайхан байсан юм 37 он хүртэл. 37 оны нүүлэн үед бол гаргаад ирсэн гэж тий. Тэгээд яадаг нэг оршуулсан байна. Энэ юу Нарангийн гэрт дээр нь Орос нэр тавиад оршуулсан гэж ярьдээ. Ардчилсан хувьсгалаас хойш буюу шашин шүтлэг сэлгэж эхэлсэн үед лам хуургууд нийлэн тэрхүү Галия гэдэг нэртэй шарилыг олж үзсэн ч хоосон байсан талаар яриа жигтэлсэж байна. Харин түүхэнд энэ талаар яг тодорхой тусгасан юм алга. Энэ нэгний хадгалсан одоо энэ шатлууд гараад ирэхийг ерөөсөө үгүйсэхгүй. Би бол ер нь баг байгаач болов гэж бодож байгаа. Тэгвэл тэр үеийн одоо энэ шатлыг замдшуулах технологи бол олон зуун жил хадгалахтаар авсаар муудахгүй арга технологиор хийдэг болсон. Тэр тусмаа одоо энэ том хүмүүс, төрийн том хүмүүс, шашны том зүтгэлтүүдийг бол замдшуулах технологи бол манайханд бол эртнээс уламжилж ирсэн. Тийм учраас муудахгүйгээр хадгалсан болов гэсэн юм итгэл бол байдаг. Бурханчлан Пүрбатын нэгэнтээ хэлсэнчлэн Монголын анх дугаар богдоос эхлээд 8 дугаар богд бүгднгийнх нь гүндэн буюу шарил хадгалах ёстой газараа хадгалагдж байгаа гэсэн үгийг эргээд нэг садцгаая.
Мэдээж цаг ирэхлээр тэр бүгд ил болно гэдэгт найдаж байна. News Production Сэдв 360 нэвтрүүлгээ та бүхэндээ өргөлээ. Бидний энэ удаагийнхаа нэвтрүүлгээр 8 дугаар Жазуун ном богд худагтыг хаана нутаглуулсан бэ гэдэг сэдвийг хүндэн та бүхэнтэйгээ ярилцлаа.